Зя сайн байцгаана уу? За бид нар суугтай айл болох төлхөө сүүлийн үед гарч буй тэж талын ер нь мэдээллүүдийг бид нар хамтдаа нэгэн цогц болгохыг ер нь хүсдэг үлээ. За тийм ч болохоор ер нь монголчуудын хэрэглэх дуртай MacBook загварын лаптопны одоо шинэ хөлбөр болох Neo. За Neo ер нь бол айгүй тийм содон лаптопны төрлөөр орохоор байна. За яг юу болсон бэ гэхээр за 13 инчийн лаптоп тэгэнгүүтээ A18 Pro chip гэдэг нэртэй чипсеттэй. Тэр нэмээ 8 гигабит RAM-ны одоо юу хардвер биднэрт одоо гаргаж өгч байгаа гэсэн үг. Их сонирхолтой загвар. Яагаад энэ MacBook Neo-г бид нар онцолж ярих вэ гэхээр iPhone 16 Pro-д хэрэглэгддэг A18 Pro chip-ийг за лаптопны загвар дотор анх удаа суулгасан компьютер гэдгээр онцлог болох баг. За яг хоо загварчилж байгаа загвар нь болохоор өөртөөсөө ер нь бол бид нар оюутнуудад болон за ерөнхийдөө компьютерыг нэг айхтар өндөр түвшинд хэрэглэдэг. Энгийн хэрэглэн хэрэглэх дуртай хүмүүст энэхүү загварыг гаргасан гэж Apple-с мэдэгдэж байгаа. Яг хоо сүүлийн үед ер нь бол ихэнх хүний хувьд бол нэг айхтар компьютер хэрэглээд байх шаардлагагүй болсон. Excel, Word, за тэг YouTube, Doc эргүүлэх зэрэг ер нь бол нэг зургалтын зорилгоор хэрэглэхэд бол маш хөөрхөн компьютер гаргасан байгаа гэсэн. За энэхүү компьютерийн хувьд бол 13 инчийн дэлгэцтэй. За ер нь бол үр дүн хэрэглэдэг байсан Mac-ийн сууринууд дээр нэмээд Retina дэлгэцийг бас оруулж өгсөн. Тэг жингийн хувьд бол маш хөнгөн загвар буюу 123 кг хавцаа. За ер нь миний урд өмнө харж исэн компьютеруудын дунд бол ер нь маш тийм хөөрхөн компьютер, маш хөөрхөн компьютер энэ бол. За дэлхийд дээр байгаа ихэнх одоо технологийн компаниудын хувьд бол өнгө загварын хувьд бол нэг ерөнхийдөө бол мөнгөлөг болон хар өнгийг сонгодог. Гэхдээ MacBook Neo бол үүнд бол ийм амар тийм айхтар serious хандаагүй. За энд бол ерөнхийдөө дөрвөн өнгөний загвар бол байгаа гэсэн. Silver байна, citrus байна, flash байна, indigo байна. Нэг ясандаа маш өнгөлөг загвартай гэсэн үг. За ер нь нэг айхтар бас MacBook-ийг бас нэг хэрэглээ гэхээс илүү айгүй passion болгож одоо энэ тэрнгээр газруудаар явахдаа баг зэрэг юм гоё зүйл юм хэрэгжилж байгаа мэт тэр хүмүүс бас нөгөө хүмүүст харуулах дуртай компьютеруудын нэг. Тийм ч учраас тэр энэ удаагийн MacBook Neo-гийн загвар бол өмнө гаргаж байгаа MacBook-уудын загвараас л хамаагүй гоё өнгөтэй юм байна. Ер нь бол MacBook-ийн бас нэг Air загвартай харьцуулаад үзэхэд бол бас их тийм сонирхолтой харагдах юм. Бид бүгдэд энэ удаа USB port-нуудыг л зөвхөн харуулж байгаа. Хоёр ширхэг USB port зүүн талаас харагдах үзэгт байгаа гэсэн. Тэгээ дээр нэмээд ер нь бол MacBook-удэд хаалж эхлээд байсан headphone jack-ыг бас дахиж оруулж ирсэн. За энэ бол бас ихэнх хүмүүсийн хувьд бол живчээ залгаад суухад бол маш тухтай компьютер болж байгаа гэсэн. За тэгээд түрүүн ярьсан хоёр байгаа одоо Type-C-ийн нэгээр нь одоо цэнэглэх зорилготойгоор орж ирж байгаа. За тэгэнгүүтээ 1.5 мм USB Type-C charge cable гэдэг нэртэй кабелар бас оруулж ирж байгаа гэсэн. За бас үргэлжлүүлээд хэлэхэд USB 3 бол USB 2 гэсэн одоо ялгаатай одоо charging нэг нь хэрэгэлдэг нөгөөх нь болохоор өндөр хурдны одоо портнууд байгаа гэсэн. За USB 3-ыг хэрэглэж байгаа тохиолдолд файл ширэлж байгаа бол 10 гигабайтыг ерөөхдөө секундэд дамжуулах чадвартай. USB 2 нь 480 мегабитийг секундэд дамжуулах чадвартай байгаа гэсэн. За тэгээ хамгийн сонирхолтой юм нь $599 энийг одоо зарж эхэлж байгаа. За айгуу жоохон үнэтэй арай том загвар нь болохоор $699 зарагдаж байгаа гэдэг нь бол одоо MacBook-ийн түүхэнд гарч байгаа барыг хамгийн хямдхан лаптоп болох баг. Ерөнхийдөө бол Apple компани энэ удаа яг юуг ажигласан бэ гэхээр за MacBook-ийн компьютерууд ер нь бол 2020 оноос хойш ер нь айгүй том шинжилэл хийгээд M1 одоо CPU буюу өөрсдийнхөө одоо CPU-н дээр суурилсан CPU-г одоо гаргаж эхэлсэн байдаг. За харин M1-ийг үйлдвэрлэхээ болсноос хойш за энэ бүх хугацаанд бол M1-ийг одоо дахин заралт болон одоо second hand буюу за хэрэгжилжсэн компьютерыг авах одоо тийм чагсаалтаараа бол дэлхийд бас тэргүүлээд байгаа айгүй том статистик гаргаж байгаа юм байна л та. За нэг ёсондоо бол одоо 2026 онд бид нар 2020 оны компьютерыг авч хэрэгжилж байгаа хүмүүс маш их байгаа. Тийм ч учраас яг энэ дээр анзаарсан юм нь юу вэ гэхээр M1 чип бол за өнөөдөр хүртэл бидний хэрэгжилж байгаа юмд л хангалттай ажиллана юм байна. За тэгвэл түүнтэй ижилхэн одоо чипийг бид нар бас хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй. За гэж бодож явж байгаад Apple A18 хэмээх нэртэйгээр одоо Neo-д оруулж ирж байгаа чипийг оруулж ирсэн гэсэн. За A18-ийн хувьд бол ер нь анханасаа компьютерт гаргасан чип гэхээс илүү утсанд зориулсан чип. iPhone 16 Pro дээр баг хэрэгжилж исэн болохоор ч тэр ер нь бол яг Apple-ийн бүх юмд бол таарад явчихдаг. За яг энэхүү CPU-гийн бас бид нарыг харьцуулаад M1-тэй харьцуулж үзэхээр яг уу CPU-ний хувьд бол 6 core-ын CPU, за 8 core-ын CPU, 7 core. За GPU нь болохоор 7 core, 5 core, GPU дахиад 888. Ер нь бол нэг 2 core-ын зөрүүтэйгээр л гарч ирж байгаа гэсэн үг. Яг хөө тэгээ анханасаа MacBook авж байгаа хүн бол угаасаа нэг геймингээр авна гэж бол байхгүй. Нэг бол энэ дээр бол хөгжүүлэгч нар аягүй хэмжээнд хэрэгэлдэг. Нөгөө талаараа за илүү аюулгүй байдлаа бид нар хянаж байгаа хүмүүст бол яг энэ төрлийн компьютерыг хүмүүс их сонирхдаг байгаа. За тийм ч учраас тэр Neo-д бас зориулаад бас Touch ID бас байгаа. Тэгээ Touch ID-ний тусламжтайгаар бас
компьютероо унтрааж асаах болон тодорхой хэмжээнд одоо хэрэглэхгүй үеүүдэд бол түгжих горимуд нь бол илүү хамгаалттай байгаа гэсэн үг. За энэхүү компьютер бол бас нөгөө төгөөр бол анхлах сургууль болон дунд сургуулийн хүүхдүүд илүү зориулсан компьютер гаргаж ирж байгаа. За тийм ч учраас тэр хоёр одоо USB Type-C-тэй бас ийм компьютер гаргаж ирж байгаа гэдэг нь өөрөө их давуу тал нь болоод байгаа гэсэн. Яг уу яг энэ загварын хувьд бол анхны яг ийм хоёр Type-C-тэй загвар бол биш. За өмнө ч гэсэн MacBook хоёр Type-C-тэй загвар гаргаж ирээд ерөнхийдөө хэтэрхий эрт гаргаснаас болоод фейлдчихсэн нэг онцлог бол байдаг. Гэхдээ энэ удаа илүү залуу хүмүүст зориулж гаргаж ирж байгаа болохоор ч тэр үе яг иймэрхүү юмнуудаар бас илүү биднэрт тийм давуу талтай гаргаж ирж байгаа юм. Ямар ч байсан MacBook одоо авъя гэж бодож байгаа юм бол одоо 20 оны AM1 авч ирсэнаас за MacBook Neo-г сонгох бол өөрөө бол бас тийм ухаалаг юм болж байгаа гэдгийг л харуулах гээд байгаа л гэсэн. За одоо илүү нарийн шат руугаа ороод за Geekbench-лж байгаад ерөөхдөө харъя. За 6 CPU-тэй гэж бид нар түрүүн яриад байсан Geekbench-ний хувьд бол за Single Core дээр 3402 оноо авч байна. За AM1 бол 2409-ийг авч байна. За тэгэхээр Geekbench дээр бол MacBook CPU-ний single thread дээр бол ялж байгаа гэсэн. За multi thread буюу одоо нөө multitask олон зүйл хэрэглэхэд бол за яаж байгаа гэхээр 6 Geekbench 6 CPU multi thread-тэй орж ирэнгүүт за 8508-ыг бол одоогор MacBook Neo авч байхад бол MacBook Air за AM1-тэй Air бол 8754-ийг авч байгаараа илүү том ялт болж байгаа гэсэн. За ерөнхийдөө бол ихэнх үзүүлэлтийн хувьд бол AM1-тэй арай жоохон зарим нэг юмараа давхгүй заяа. Single thread буюу нэг олон зүйл ачааллахгүй тохиолдолд бол яг MacBook M1-ийг бол давж байгаа. Гэхдээ яг олон зүйл ачааллуулаад ирэхээр за multi thread дээр орж ирэхээр ер нь бол альч талаас жипүнч тэр AM1-ийг арайч гүйцэхгүй. Гэхдээ яг ийм богинохон зайтай зав нэг 10 байна уу? За нэг 8% л илүү жоохон AM1 үзүүлэлт гаргаж байна. Зарим нэг зүйл дээр харин зөрүүлээд Cinebench буюу одоо дахиад 2024 оны single дээр дахиад үзэнгүү 137 оноо авч байгаа гэхээр илүү болж байгаа гэсэн үг. За зарим нэг одоо CPU-ийнхаа илүүдэл байдлаар бол ерөөхдөө бол Neo-гийн A18 бол ялж байгаа. Гэхдээ зарим нэг дээр бол ялагдчихж байгаа гэсэн одоо тийм дүгнэлт гаргаж ирж байна. За тэгээд түрүүний нөө feature дээр нь бас ярьж байхад бид нар нөө Neo-гийн хувьд бол за 256 GB-аас доош модельүүд буюу жижиг модельүүд дээр болохоор за fingerprint-ний touch ID-тэй юмнууд бол байхгүй юм биш үү. Тэгэхээр 512-оос дээшигээ дандаа загварууд руугаа ороод ирэхээр иймэрхүү юмнууд нь орно гэсэн үг. Тэгэхээр та бүгд бас авахаасаа өмнө жоохон үнэтэй загвар буюу түрүүн яриад $699 загварыг илүү сонгоход илүү зүгээр гэсэн үг. За ялгаа нэг бол зүгээр $699 хувьд бол 512 GB SSD тэгээд Touch ID-тэй. За $599 хувьд бол 256 GB SSD No Touch ID-тэй гэдгээр ялгаатай юм байна. За MacBook-ийн хувьд бол энэ жилийн стратегийн хувьд бол маш тийм оновчтой зүйл хийлээ гэдэгт бол би санал нэгтэй байна. Яагаад тэгэхээр та бүгд одоо үнгүү цэгийн минус ч юм уу, ерөн second hand компьютер зардаг eBay ч юм уу те эсвэл хятадын бас зарим нэг сайтуудаас хараад үзэх юм бол M1-ийг одоо хүртэл авч хэрэглэж байгаа хүмүүсийн тоо бол маш өндөр байгаад байгаа. За тийм ч учраас яг M1-тэй өрсөлдөхүүцтэй яг үнийн хувьд бол маш хямдхан за ийм компьютер гаргаж байгаа гэдгээр өөр айгүй том давуу талтай. За яг ингээд бас та нар ингээд нэг юм муулаад энийг Geekbench оноо нь ийм байна гэж бас хэлж магадгүй. Гэхдээ эн чинь өөрөө нэгт утасны чипсет өөртөө суулгачихсан компьютер. За утасны чипсет суулгасан компьютер бол Монголд ер нь маш цөөхөн байдаг. За ер нь дэлхий дээр ч гэсэн сүүлд нэг Lenovo бас нэг ийм компьютерийн туршилт хийж үзсэн байсан. За тэр дундаа яг ийм MacBook-ны заагвартаагаар гаргаж ирсэн гэдэг бол өөрөө том давуу тал болоод. MacBook ер нь бол яг хэрэглэхэд бол айгүй тийм эвтэйхэн компьютер байдаг. Ягаад тэгэхээр үүлэн систем нь өөрөө нэг ачаалал өгдөг. За Windows юм уу бусад одоо үүлэн системүүдийг бид нэр хэрэглэж байгаа тохиолдолд бол хүмүүс нэг анзаарууд байдгүй ч гэсэн яг албан ёсны одоо Windows авч хэрэглэсэн тохиолдолд бид нар Windows-ийн хөгжтөн чадлыг бүтэн гаргадаг. Гэтэл MacBook-д тийм одоо онцлог байдгүй. Шууд одоо бид нарт зориулсан OS тэгээд цуг ирдэг. Тэгээд OS-ийн support нь өөрөө маш сайн ажилладаг. Тэгээд орчин үеийн ер нь бол амар олон хэрэглэн дээр ер нь дагаа явцдаг гэсэн үг. Тэгээд дээр нэмээд яг сургалтын зорилгоор хэрэглэж байгаа болохоор 120 гэдэг чинь 1 кг гэдэг чинь одоо маш бага шүү дээ. Та бүгд дэлгүүр гараад 1 кг ус аваад тэрнийгээ бариад үзэхэд энэ хоёрын жин яг ижилхэн одоо яг тийм үзүүлэлт гаргаж байгаа гэсэн үг гэдгээр айгүй том давуу тал болоод байна. Тэгээ дээр нэмээд Retina дэлгэцтэй болохоор ер нь бол айгүй гоё тийм Mac-ийн дэлгэц ер нь айгүй амттай дэлгэцтэй. Тэгээд нөө яг энгийн дэлгэцний хувьд бол 1 пиксел одоо нэг цэгт байдаг бол за Retina-гийн хувьд бол бүр 2 3 4 5 пиксел ингээд яг нэг цэгт одоо гэрэл гаргадаг гэдгээр л онцлог байдیں۔ Тийм учраас Retina бол бүр нэлийн өндөр зэрэглэлийн одоо дэлгэц гэсэн үг. За тэгээд Neo-д бас Retina байгаа гэдэг бол өөрөө давуу тал шүү. За тэгээ үргэлжлүүлээд бас гейминг бас жоохон хийж болох юм байна заяа. Би бас энэ
давуу талуудыг хараад бас айгүй хөвгөлтэй санагдлаа. Яг тэгэхээр iPhone 16-гийн хувьд бол өөрөө нөгөө нэг бас яг ийм гейминг талдаа бол нөгөө CPU-ийн core-уудыг бол өсгөчихсөн. За тэгээд тусдаа 6 5 корт байгаа учраас бол энэ дээр бол тийм хөөрхөн мини геймүүд бол нэлээд явах боломжтой. Тэгээд айгүй хөөрхөн юм. За бүр амар нарийн FPS-тэй тоглоом бол угаасаа хотлоо шүү дээ. CS2 моёр идэл угаасаа яаж энэ 2 баатгийн жижигхэн дэлгэцтэй компьютероор та нар тийм амар том тоглоом явуулах гэдэг хав. Гэхдээ ер нь сүүлийн үед хөөхтүүд айгүй Roblox айгүй тоглодог болчиход байгаа. Тэгээд Neo дээр бол Roblox тоглоход бол асуудалгүй юм байна. FPS-ний хувьд бол ямар ч тийм асуудалгүй нэг жоохон асуудалтай юм. Халалт үүсэх жоохон эрсдэлтэй. За тэгтээ энийг угаасаа авж байгаа тохиолдолд баг зэрэг гейминг болгож тоглох гэвэл хүмүүс угаасаа доогуур нь нэг жоохон баг зэрэг кулер мүлэр ч юм уу нэлийн тийм бас нөгөө сэрүүцүүлэх төрлийн төхөөрөмж зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь бас амар хөгжчихэд байгаа. За тэрийг аваад тэгээд ингийн үедээ тоглоомонд жоохон хэрглэж болно. За тэгээд бусад үедээ бол хичээл сургалтын маягтаа хэрэгжилж болно. Ягаад гэхээр хамгийн сайн дэлгэц Retina байна. Тэгээд дээр нэмээд ямар нэгэн митинг болон онлайн уулзалтанд орох гэж тохиолдолд FaceTime, HD камера хэмээх нэртэй high quality видеотой бас орж ирж байгаа гэсэн. Ер нь бол видео эдитэнд хүртэл нэлээд хэрэглэх боломжтой гэдгээр гарч ирж байгаа юм байна шүү дээ. Видео эдитний бас нэлээд олон онцлог давуу талууд бол байгаа. Тэгээ нөгөө Neural Engine бас дэмжиж байгаа болохоор за MacBook-ны за хиймэл оюун ухаан дээр сүүлийн үед гарч байгаа зүйлсүүдийг бас хэрэглэхэд асуудалгүй юм байна. За тэгэл ер нь айгүй тийм өөлөх юм багтай компьютер байна энэ. Яагаад тэгж байгаа вэ гэхээр ер нь $600 компьютер байхгүй энэ чинь $600 гэдэг чинь асар хямдхан компьютеруудын нэг. Монголоор бол 2 сая 100 мянган төгрөг хавцаа шүү дээ. 2 сая 100 мянган төгрөг хавцаа бид нар MacBook Neo авж ийн гэдэг бол өөрөө маш сонирхолтой. Тэгээд Mac-уудын хувьд бол одоо 3 4 саяас дандаа эхэлдэг. Тэгээд авахд бол нэлээд өндөр үнэтэй компьютер. Дээр нь нэмээд цоо шин Neo-г ингэж авж байна гэдэг удахгүй баг жилийн дараа энэ үнэн дахиж унана. Сая 500 сая 600 руу баг орчин. Тэгэнгүүт сая одоо үед ийм хөнгөн ийм дайггүй ачааллуулдаг бас ийм компьютер авах боломж бас Neo-гоор гарч ирж ийн гэдэг бол маш том давуу тал. Тэгээ дээр нь хүүхдүүдэд гэхээс илүү за яг ямар учиртай юм бэ гэхээр нөгөө education pricing хэмээх нэртэй нөгөө Apple-ийн бас дискаунт олгодог систем бас энэ дээр хөгжүүлнэ гэдэг байгаа юм. За education pricing-аар авах юм бол $500-оос авна гэж эхэлж байгаа. Тэгэнгүүт түрүүний яриадсэн $600 компьютер бол бүр унаад 500 унчиж чинь. Тэгэхээр баг сая 400 500 600 мянган төгрөг хавцаа мөнгөөр бол Америкаас бид нар авах боломжтой юм байна. За education pricing та нар education pricing бол боловсролын чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа сурагч гэлтгүү багш болон сургалтын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс за аль бие усны Mac-ийн одоо сайтн дээр бид нар дискаунт оруулаад авч болно шүү гэдгийг одоо харуулад байгаа гэсэн. Тэгэхээр бүр л хямдхан болно. Тэгээд маш сонирхолтой компьютер гаргасан байна. За видео камер байна. RAM нь ганцхан асуудалтай юм. Ганцхан өөлөх юм энэ л юм байна заяа. RAM-ыг бид нэр апгрейд хийх боломжгүй л учир байгаад байгаа юм байна. За тэгээд өмнөх Mac-ийн загваруудаар гардаг байсан нөгөө пластик hinge хэмээх нэртэй бас асуудал байгаад идэг гэсэн. Тэгээд энэ удаа бас нөгөө пластик буюу одоо нэг pure материалаар hinge хийхэ болоод за яг хүчний ашиг төмөр hingeтэй байдаг болсон учраас яг дэлгэцэн яг үндсэн компьютероос салах за нэг ямар нэг байдлаар гимтэл авах нь hinge-ний гимтэл авах ер нь бол магадлал багтай гаргаж ирсэн гэдгээр бол нэлийн онцлог юм байна да. За тэгээд хардверийн нэлийн задлж сууж байгаа бас бичлэгнүүд бас сонирхоод үзэхэд бол за төмөр хинжтэй дээрээс нэмээд за яг уу нэг асуудал нь бас энэ байж болох юм байна. Юу юм гэхээр энэ дотор сенс байхгүй юм. Айгуу сонирхолтой. Сенсгүй компьютер бас гаргасан. Тэгээ дээр нэмээд за бүх одоо яг энэ MacBook дотор нь ямар нэгэн гэмтэл гарлаа гэж бодоход бол за яг өмнөх Mac-уудтай харьцуулахад бол эдгээр чинь ерөнхийдөө хойтлын нээгээд авах ер нь айгүй хэцүү байгаад байдаг. За чамд бол ер нь бол нэг апдейт байхад бол нэг 5-аас 10 минутанд бол бүх ид ангийн салгаад аваад үзэх боломжтойгоор бас угсарсан гэдэг нь өөрөө давуу талтай. Яг тэгэхээр тодорхой хэмжээний гэмтэл гарлаа гэж бодоход бид нар MacBook-ийн харийг зүгээр онгоолгол за Америкас ч юм уу ханаас ч юм дэ магадгүй гэмтэл гарсан газрын хэсгийг нь юг нь партуудаар нь захиж аваад за захиж авсан партуудаа буцаагаад энэ компьютер залгаад оруулах боломжтой. Тэгээ хардверийн дахиад онгойлгоод үзэхээр ер нь нэг back fan хэмээх нэртэй ер нь нэг тийм яг уу зүгээр CPU болон өөр бусад зүйлд ерөнхийдөө халууны асуудал гарах юм бол халаалтын асуудлаа буцаага төмөрлөө дамжуулаад жоохон доод хэсэг рүүгээ жоохон халаалтаа шижүүлэх технологитой юм байна. Тэгээд яг үндсэн чипсет нь өөрөө маш жижигхэн заяа. Яг л гар утсан дотор байгаа чипсет чиг тийм жижигхэн тийм бүрдэл хэсэг бол байгаа. Тэгээд яг энэ бүрдэл хэсгийг бид нар ямар нэгэн асуудал гарлаа гэж дахиад захиж аваа солиход бол хинч баг хийж чадхаар загварчилсан гэдэг нь бол MacBook Neo-г өөрөө амьлуулж байгаа гэвэл зүгээр баг. Тэгээ яг доторхыг онгойлгоод үзэхээр яг
гар утсан дотор байдаг загварын юмнуудыг ер нь компьютер руу нэлийн шилжүүлчихсэн. За бараг л бидний хэрэглэдэг iPhone 16-г зүгээр л компьютер руу шилжүүлчихсэн л юм байна л да. Дотор хардверийн онцлог нь бол. За тэгээд үнэхээр сонирхолтой юм нь энэ байна. Тэгээд гар утасны яг дотор партууд шиг компьютерыг дахиж загварчлаад за тэгээд өмнө нь байсан магадгүй бид нар тэр 19 онд гэдэг. 19 онд хэлсэн MacBook-ны загварыг дахиж одоо үлдэгдэл юмнуудаа шахаж байгаа үнэлтгэл кейсүүдийн яриад байгаа шүү. За кейсүүд дээр нь дахиж компьютер ухсрангуудаа тэгээд яг тийм гаргаж байгаа гэмээр л санагдаад байна. Ер нь нэг ийм iPhone болон Mac-ийн ер нь технологиудыг хараад ах нэг жилд нь ер нь айгүй муу зарагдсан загваруудаа дахиж нэг 4 5 жилийн дараа гаргаад за тэр гаргасан юмн дээрээ нилээн тийм хардверийн апгрейд хийнгүүт яг үндсэн их биен дээр нэг айгүй тийм гаргаад байгаа нэг тийм загварууд бас нэлээд харагдаад байдаг. iPhone 16e ч юм уу эсвэл iPhone XR эдэр яг тийм нэг хуучин загваруудыг дахин сэргээж байгаа тийм бас нөхцөл байдлууд бас зарим нэг iPhone-ы болон Mac-ийн загваруудаас анзаарагдаад байгаа. За тийм ч учраас тэр энэ бол маш сайн компьютер байна. Энийг үнэлж байна. Ягаад тэгэхээр MacBook өөрөө ингэж бас сая 500-аас 2 сая 100 мянган төгрөгийн хооронд ингэж загвар гаргаж байгаа тохиолдол бол баг сүүлийн баг 10-аад жилд анх удаага ийм зүйл болж байгаа болох надад их таалагдлаа. Сул тал нь гэвэл яг хардверыг бид нар апгрейд хийх боломжгүй тэгээ 8 гигабитаас дахиад дээшлэх боломжгүй гэдэг нь жоохон асуудал юм байна. За тэгээд ямар нэг байдлаар тэгээд Mac ийм хойно манай урд хуршүүд маань бас иймэрхүү зүйлийг бас дахин инженерчлээд RAM-ыг нутгахгүйс өсгөх аргыг нутгах болтгох. Тэгээд RAM нь 16 байсан бол үнэхээр төгс компьютер байна гэж л би хэлье да. Тэгээд дэлхийд аяар бас RAM-ны үн өсөд байгаа болохоор үнэтэй холбоотой ч үж болох юм. За тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзэж сууж байгаа та бүдэд үнэхээр их баярлалаа. Тэгээд MacBook Neo-гийн хувьд бол яриад ах юм дуусахгүй юм байна. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн бичлэгийг дуусгацгаая. Тэгээд дараа уулзцгаая. Түр баяртай залуус. Өө тийм. Like and subscribe гэдэг хоёр товчгоо сайхан дараад өгөөрэй. Баярлалаа.